Дайн болгон ариун дайн байдаг. Яагаад гэвэл тэр дайныг эхлүүлж байгаа хүмүүст өөрийн гэсэн үзэл санаа, тэр үзэл бодлоо зөвтгөх өөрийн гэсэн ариун зорилго байдаг. Тэр дайныг эсэргүүцэж хийж байгаа хүмүүст ч гэсэн өөрийгөө хамгаалах ариун зорилго бас байдаг. Энэ хоёр талд хоёуланд нь өөрийн гэсэн ариун үнэн байгаа. Тэгээд энэ хоёр тал хоёулаа ялалтын төлөө улаар нь тэмцдэг. Энэ улаарлаа хоёулаа ариун үнний төлөө гэж хэлж байгаа. Тэгээд дэлхий дээр гарсан дайнуудын ихэнх нь инх тайвны төлөө гарсан дайн байдаг. Инх тайвны төлөө бид нар хоорондоо дайцдаг. Гэр бүлийн амар амгалан байдлын төлөө хамгийн их сүргэлддэг. Хувь хүмүүс өөрснийхөө нам гүн байдлыг хамгаалахын төлөө хамгийн их шуугиан дэгдээдэг. Тэгээд бид нар бас сайн ээж байхын төлөө айгүй их муу юм хийсэн байдаг. Яагаад гэвэл бид нар хүүхдийнхээ сайн сайхны төлөө тэднийг хүмүүжүүлэхийг хүсдэг. Гэтэл хүүхдэд хүмүүжлэх хэрэггүй. Хүүхэд хүмүүжлэлтэй байхыг хүсдэг. Хүүхэд дураараа байхыг л хүсдэг. Тэр өөрөө бүхнийг авахыг, бүхнийг хийхийг, эсвэл юу ч хийхгүй байхыг хүсдэг. Тэгэхээр бид нар хизээд нь хүүхдийг зөндөнд орхих ёстой юм бэ? Хизээд нь бид нар хатуу байж тэр хүүхдийг одоо зөв тал руу чиглүүлэх ёстой байдгийм бэ гэдэг асуулт гарч ирнэ дээ. Тэгэхээр хүүхдүүд үеийнхэнтэйгээ ингээд байнга маргаанд оршиж яадаг, ангийнхантайгаа, байрныхантайгаа, найзуудтайгаа ч юм уу те үргэлж санал бодол нэгтэй байна гэж байхгүй. Ямар нэгэн сүргэлдөн одоо их бага хэмжээгээр гардаг штэ те. Тэгэхээр би хүүхдүүдтэй хэлдэг. За миний хүүхдүүд би ямар ч байсан та нарын талд орно. Та нар ямар ч буруутай байсан, ямар ч аймаар хэрэг хийсэн би та нарын талд орноо. Би та нарын үнэнд итгэж байгаа. Би хүүхдтэй итгэнэ, би чамд итгэнэ. Гэхдээ чиний үнэн бол цорын ганц үнэн биш. Үнэмлэхүүн үнэн биш. Нөгөө талд чамтай муудаж байгаа хүүхдэд бас өөрийн гэсэн үнэн байгаа шүү гэж хэлдэг. Хүүхдүүдийн хүслээр бол би гүйж очиод одоо бүдэрч унсан бол тэр шалыг ширээ мөргсөн бол ширээг зодох ёстой. Муудалцсан хүүхдийг би загнах ёстой, шийтгэх ёстой, хүүхдээ өмөрөх ёстой. Хүүхэд энийг хүсэж байдаг. Би хүүхдийнхээ хүслээр байж болохгүй. Би хүүхдтэй хичнээн хайртай. Ч гэсэн хичнээн би хүүхдийнхээ талд орж байгаа ч гэсэн хичнээн би хүүхдийнхээ үнэнд итгэж байгаа ч гэсэн би айлын хүүхдийг очиж хүч талаалгаж болохгүй. Тэгээд манай хүүхдүүд бас ингээл янз бүрийн маргаанд орж исэн надад ирээл хэлдэг. Ээжээ та очиод тэр хүүхдэд хэлээд өгөөч гэд. Би тэгэхэд хэлдэг. Би хизээж хэний ч хүүхдтэр очиж уулзахгүй. Зүгээр 50 загнахгүй ч гэсэн, зүгээр 50 байдлаар ч гэсэн одоо ахиж битгий тэгэрээ ч гэдэг юм уу эсвэл байдлыг тодруулахаар очисон ч гэсэн би тэр хүүхдтэй энэ тэнцүү хүчтэн биш. Би илүү хүчтэй. Би том хүн. Тэгэхээр зэрэг би ингэж хүчээр ингэж түрэмгийлж орж болохгүй. 50 байдлаар 50 асуудлыг шийдэх гэж байгаа ч гэсэн зөөлөн хандах гэж байгаа ч гэсэн би бол өөр хүч. Та хоёр бол энэ тэнцүү хүч гэж би хүүхдтэй хэлдэг. Харамсалтай нь эцэг эх болох нь бас ийм биш юм шиг байна. Манай хүүг жоохон багт нь за би саны 1-2 дугаар ангид багт нь илүү ангийнхаа хүүхдтэй муудалцаад тэр хоёр ингээд зодтолтоод манай хүү бол форм урдсан ирж исэн. Тэгээд би манай хүү бол ингээд болсон явдал ингээд надад хэлсэн л дээ. Тэгээ за одоо миний хүү ахиж битээ тэгээрээ одоо эвлэрхийг бод гэж хэлсэн. Маргааш нь тэр нөгөө хүүхдийн аав нь ирээд манай одоо хүүхдийг за 1 ч юм уу 2 дугаар ангийн хүүхдийг алгацсан байсан. Тэгээд яг би тэр үедээ за яах вэ гэл одоо ингээд өнгөрөөсөн. Дараа нь жишээл манай баг хүүхдийг бас ангийнхаа хүүхдтэй ингээд тодорхой одоо тийм асуудалд ороход дараа нь их чинь ахлах ангийнх нь их чинь ирээд манай хүүхдийг загинсан байсан. Тэгэд энэ тохиолдолд ч гэсэн манай одоо хүүхэд бас хэлж ээжээ та очиод бас ингээ хэлээд өгөөч гэж. Би бол үгүй гэдэг байр суурин дээр л байсан л да. За иймэрхүү эцэг эхийн үйлдэл хоёр ул мөрийг дагуулж байна. За нэгдүгээрт нь хэрвээ хүүхдийг багаас нь эхлээд буруутгадаг. За чи яагаад форма ураад ирж байгаа? Яагаад хүүхдтэй зодтолтож байгаа? Яагаад хийж байгаа ингээл одоо хэрвээ буруутгаад байдаг бол хүүхэд худлаа ярьж эхэлдэг. Харин хүүхдэд чи буруу юм хийж болноо. Чи хүн
Чи алдаа гаргах эрхтэй, алдах эрхтэй, үргэлж зөв байх албагүй. Бид нар бүгдээр том ч хүн, жижиг ч хүн бүгдээр алдаа гаргадаг гэдгийг хүүхдээ ойлгуулж яадаг. Зөвхөн үгээр биш, амьдрал дээрээ ч гэсэн алдаа гаргасан нэгнийгээ гэр бүл дотроо уучилдаг, өршөөдөг, хүлээн зөвшөөрдөг. Бас яг үүнчлэн бусад хүүхдүүд ч гэсэн алдаа гаргах эрхтэй. Бусад хүүхдүүд ч гэсэн буруу юм хийж болно гэдгийг ингэж адилхан хүлээн зөвшөөрдөг. Хүний өөрийн гэлтгүй нэг зарчмаар зөөлөн ханддаг бол хүүхэд үнэнгээ хэлдэг. Ямар ч эвгүй байдалд орсон би тэгсэн юм аа. Эсвэл тэр хүүхэд тэгсэн. За би эхлээд үдцсэн юм аа. Нэрээ би жоохон илүү онцгой зан гаргасан тал байна хэлдэг. Үгүй тохиолдолд өөрийнхөө хүүхдийг хит буруутгах эсвэл өөрийнхөө хүүхдийг хит зөвтгөж бусдыг хит буруутгах байгаа тохиолдолд хүүхэд худлаа ирж эхэлдэг. Сүүлдээ тэр хүүхэд хаана үнэн байна, хаана худлаа байна, хаана зөв буруу байгаагч ялахгүй зөвхөн бусдын буруу гэдэг хүн болж хүмүүждэг. Хоёрдугаарт нь хүч хэрэглэх. Одоо ингээд би сая энэ тэнцүү биш хүч гэдэг ингээд ярьлаа шүү дээ. Тэгэхээр хүүхэд ингээд харж байгаа. Ихэнх үедээ хүүхдэд таатай. Ямар нэгэн эвгүй байдалд орохоор аав нь очиод зодтолсон хүүхдийг алхацчихдаг. Ээж нь очиод муудалсан хүүхдийг загинчдаг. Нэг сургуульд явдаг ах эгч нь очиод нөгөө талыг одоо занал хийлдэг ч юм уу те. Ийм байдлаар шийдчихдэг бол мэдээж ихэнх үедээ хүүхдэд таатай. Хүүхэд харж байгаа. Хүчтэй нь ялдаг юм байна. Тэгэхээр хүчтэй байх хэрэгтэй юм байна. Тэр хүчийг би дараа нь өөрийнхөө зөв байхад, бусдыг дийлэхэд би ашиглаж болох юм байна гэдэг бодолтой болж эхэлдэг. Тэгээд саяхан нэг хүн миний тэр энэ фэйсбүүк дээр тавьж байгаа энэ жижиг бичлэгүүдийн нэгнийхэн доор бичсэн байсан. Одоо ингээд аав ээжигээ хөшөрсөн хойно эсвэл эмээ өвгөө ч юм уу дарамтлаж байгаа, дээрлэгч байгаа ийм хүүхэд залуучуудын тоо нэмэгдээд ах шиг байна. Та энэ талаар юу гэж бодож байна гэд надаас асуусан байсан. За би одоо яг энэ талаар бодож байгаа одоо нэг санаагаа ингэж хэлж байна. Тэр хүүхдүүд үргэлж жижиг чигээрээ байхгүй. Хүүхэд болвол том хүнтэй харьцуулах юм бол энэ тэнцүү биш. Хүч дорой байдаг. Томчууд дандаа илүү хүчээр ханддаг. Чи дугуй бай. Би мэдэж байна. Яагаад гэвэл би том хүн учраас гэдэг байдлаар хэрвээ хандах юм бол тэр хүүхэд хизээ нэгэн цагт том болсон хойноо, илүү хүчтэй болсон хойноо одоо яг энэ үйлдэлийг өөрт нь харуулах магадлалтай. Бид нэр хүүхдүүдэд бага байхдаа өмөрч нөгөө эсрэг талд хүч, дорой талд илүү хүчийг үзүүлж байхдаа энэ хүчний машин хизээ нэгэн цагт өөрсдийнх нь өмнөөс өнхрөөд ирэх магадлалтай шүү гэдгийг бас мартаад байдаг юм шиг байна. Тэгэхээр зэрэг магадгүй одоо тэр одоо эцэг ихтэй өнгөрсөн үе рүүгээ ахмад үе рүү одоо арай хүчинд мөкссөн, дороодсон цагт ингэж одоо төрөмгийлж хандж байгаа хүмүүс магадгүй нөгөө хүчний машин нь эргэж хөдөлж байгаагийн шинж байж болох юм. Мэдээж тэрэнд асар олон шалтгаан байгаа. Зөвхөн ганцхан нэг шалтгааны үүднээс альва үйлдэл хийгдсэн байдаггүй. Тэрэнд асар олон нөхцөл байдал, уг шалтгаанууд оршиж байдаг. Тэгэхээр би энд зөвхөн ганцхан шалтгааныг хэлж байгаа юм. Тэгэхээр альва хүч заавал илүү хүчийг төрүүлж яадаг. Хизээ нэгэн цагт тэр хариу илүү хүч заавал боловсрч гарч ирнэ. Хатуу байдал илүү хатууг төрүүлж яадаг. Тэгэхээр бид нар хүүхдүүд маань нүдтэй байгаасаа, алсын хараатай байгаасаа зөв бурууг ялгаж салгадаг. Бусад хүмүүст ч гэсэн өөрийн гэсэн үнэн байдаг, алдах эрх байдаг. Бусад хүмүүст өөрөөс нь өөр байх эрх байдаг, эрх чөлөө байдаг гэдгийг харах тийм нүдтэй байгаасаа гэж бодвол өнөөдөр бид нар уян хатан байх хэрэгтэй. Өөрийнхөө хүүхдэд зөөлөн хандах хэрэгтэй. Хүний хүүхдэд зөөлөн хандах хэрэгтэй. Тэгээд энэ жилийн миний гэрээ гэгүүлэх гэсэн лекцэнд муу ээж, сайн ээж гэдэг шинэ лекц нэмэгдэж байгаа. Нэдлэн бишээ одоо энэ нэг сард уншсан лекцнээс хойш, сурлаас хойш гэсэн үг л дээ. Одоо баг 9-10 сарын дараа миний одоо ингэж төрүүлсэн шинэ хүүхэд
шинэ лекц маань одоо 10 сарын 10-нд болно. Тэгээд урд нь миний гэрээ гэгүүлээ гэсэн лекцэнд сууж исэн ээж нар бас одоо саяын суралц сууж байгаа бас огт сууж үзээгүй ч гэсэн ээж нар хэрвээ сонирхч ивэл ирээрээ. Баярлалаа.